Өнөөдөр гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл Чингэлтэй дүүргийн цагдаагийн хилдэс хамтран аж ахуй нэгж байгууллагын гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх арга зам цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байгууллагын төлөөлөлтөд уулзлаа. Ер нь оны ихэнд бид байгууллага дүүргийн нутагт зөвсөлт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага аж ахуй нэгжтэй тийм гурвалсан гэрээ байгуулсан. Энэ гэрээний гол утга учир нь бол байгууллага аж ахуй нэгжтрээд гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг байгууллага аж ахуй нэгжүүд маань өөрснөө хийх мөн гэмт хэрэг зөрчил гаргуулахгүй байх талын бүхий л арга хэмжээг авахаараа ийм гурвалсан гэрээ хийсэн. Энэ гурвалсан гэрээгээрээ үүргээ хүлээж зөрчил утгал гаргаагүй тийм ээ ийм байгууллага аж ахуй нэгжийг бас бид оны эцэд шалгаруулж бас тэдний гаргасан хийсэн ажлыг үнэлэлт өгнөж тусал дэмжих тийм ээ мөн шагнаж урамшуулах юм үйл ажиллагаа явагддаг. Тэрний нэг ихэнх хэсэг нь өнөөдөр энэ дүүргийн нутгийн зөвсөлт үйл ажиллагаа явуулж томоохон байгууллага аж ахуй нэгжийн удирдлага төлөөллүүдийг оролцуулсан зөвлөгөөний зохион байгуулж байна. Нийгмийн дэг журмыг бэхжүүлж, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амар тайван амьдрах нөхцөл бололцоог хангах, аж ахуй нэгж байгууллага дээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчил, цаашид анхаарал зохих асуудлыг авч хэлцэж, санал хүсэлтээ илэрхийлсэн юм а. Улсын хэмжээнд энэ оны эхний 10 сард 16,142 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 941 хэрэгээр буюу 5.5%-аар буурсан байх юм а. Бүртгэгдсэн бүх гэмт хэргийн 55.6% нь нийслэл хотод, 49.9% нь аймагуудад, 0.7% нь төмөр замын салбарт, 0.8% нь буюу бусад газарт тус бүртгэгдсэн байна. Өнөөдөр дүүргийн иргэдийн хурал гэмт хэрэгцээ зохицуулах зөвлөлөөс зохион байгуулж байгаа хамтдаа ажиллаж, хамтдаа хүчцгээе гэдгийн зөвлөгөөнүүд маш их цаг үе болсон их чухал зөвлөгөөн болж байна л да. Ер нь гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх талаар бол байгууллага аж ахуй нэгжийн юу хийх вэ гэхлээр нэгдүгээрт гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх хуулинд бол тодорхой заасан байгаа. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг судалж түүнийг арилгах арга хэмжээ авах хэрэгтэй. Нөгөө талаар бол ажилтан албан хаагчтай бол гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх болон бусад хууль тогтоомжийг судлуулах, сурталчлах, өөрөөр хэлбэл төрөөс гарч байгаа хууль тогтоомжийг сурчлах ийм үүрэгтэй юм. Дараагийн дугаарт нь бол бас хуулийн байгууллагууд шүүхийн энгийн магадлал, прокурор болон бусад эрх хүхийн албан тушаалтнаас гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг харилцуулахаар байгууллагад хөргүүлсэн мэдээлэл шаардлагад бол хууль заасан хугацаанд хариу өгчих ийм үүрэгтэй байдаг. Ер нь бол гэмт хэрэг зөрчлийг бууруулахад хамгийн гол юм бол ерөөсө гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг байгууллага аж ахуй нэгжүүд сайн зохион байгуулах юм бол гэмт хэргийн зөрчлийн тоо буурах ёстой. Түүнчлэн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх үүднээс Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 32 аж ахуй нэгж байгууллагад мэдэгдэх хуудсыг хөрвүүлээд байгаа юм байна.